Идэж дээ, идэж. Лагийг идчихгүй юу чи хүмүүс? Лагийг ч гэсэн идчихгүй юу чи? Оо. Дэлгэх зүйлэх. Аа. Ингэсэн суучих. Лаж дээ. Сайн байцгаана уу? Эрхэм үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юуяа Entertainment-ийн 70 ертөнц нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр After Radio сервис. За энэ удаагийнхаа дугаарыг Монголынхаа сайхан бүсгүүчүүдтэй зориулан тусгаалan бэлдэж байгаа. За ямар учиртай юм бэ гэхээр одоо Монгол орн маань нэг онцлогтой, ямар онцлогтой юм бэ гэхээр уул усны домог одоо арвин төвхтэй. За ялангуяа тэр уул усны домгууд дээр одоо маш сайхан үзэсгэлэнтэй бүсгүүчүүд тагинсуудыг өгүүлсэн байдаг. Өнөөдөр та бүхэндээ уул усны одоо домог болсон үлгэрийн гоо тагинсуудын талаар мэдээлэл хүргэх болно. Тэгээд бүсгүүчүүдтэй Мартин 8-ны мэдээг хүргэе. Хянганы их нуруунаас илт харвахтай тэнгэр уул, заалтайн уус хүртэл саяны тайг байгаль нураас урагшаа хөх нуур хүртэлх өргөн уудам нутагт амьдарч исэн монголчууд их нутаг уулс газар шороогоо бишрэн дээдэлж за бүр амьтай хэмээн төсөөлөө зогсохгүй зүүнний үзүүрт арваа тогтохтой дүүх тийм ховор хувьзээнд учирдаг эрдэнэт хүмүүний төрөл мэтэр домоглож ярьсаар ирсэн түүхтэй. За тэр дундаа үзэсгэлэн төгс бүсгийн дүрээр домог болж мөнхөрсөн уул, ус, хад цохоо, горих булаг, за нуур цөөрөм, тоймог олон байдаг. Энийг бид нар бүгдээрээ сонсч байсан. Энэ нь амнаас заяа төөргөө уул устайгаа сашгүй холбоотой гэж үздэг жинхэнэ монгол сэтгэлгээ бөгөөд Монголоос өөр бусад улс оронд ийхүү үзэсгэлэн төгс бүсгийн дүрээр домог болж мөнхөрсөн уул ус газар шороо хэр олон байдгийн болдог гэхээр бас тийм олон биш болов. Ер нь л цөөхөн доо. Харин Монголын өргөн удам тал нутаг, алтай уус, хангаа хинтийн нуруу болон уул усны домог болсон үлгэрийн гоо тагинсаар дүүрэн байдаг. Ер нь Монгол орон эртнээсээ сайхан хөөхөн, сайн ирсэн үлгийн нутаг байсаар ирсэн гэлтэй. Энэ нь сайн ир сайхан хүүхний явдал судлаар хачирлагдаад өчтөчнөөн уул усны домог түүхээс шууд ойлгогддог байна. Ингээд уул усны домог болсон үлгэрийн гоо тагинсуудын тухай та бүхэндээ өгүүлье. За хамгийн ихнийх нь хөвсгөл далайн лусын дагна. Эрт цагт хөвсгөл нутаг элсэн цус шиг ангамл газар байж л дээ. Амьтай бүхэн ангаж байсан тэр цагт нэгэн ятарсан эмгэн хүү хоёр ус хайж аваад урдаа байсан чулууг санамсаргүй ховхолсонд гэвгэнэд ихээ ус орхилон гарч гин. Тиймээс эмгэн хүү хоёр чандман эрдэнэ болсон тэр сайхан усыг шүтэж амьдрах болсон байна. Төдөлгүй хүүн чи эрийн цэнд хурч гоо үзэсгэлэнтэй лусын дагинтай хайр сэтгэлийн холбоотой болж. Үзэсгэлэнтэйг нь хүү хоёр орхилон гарсан булгийн уснаас ууж шүндүл балтал хайр сэтгэл халуун ярианд умбаж агаад булгийн усыг таглахаа нэг өдөр мартчихж гин. Гэтэл нөгөө булгийн усны бургалсаар цэнхэр нуур цэлийн дов толгодын орой дөнгөж цухаж авгин. Тэртээ асаас 15 толгойтой атгалж ахар мангас ирж нөгөө нэг нуурын усыг сорч эхэлж гин л дээ. Гэтэл усын даг нь сайхан хар гизгээрээ ганцхан шилт бүртгэхэд хархуу хуйг туулаг өмссөн баат тэрээр болж атгаалж ахар мангастаа ан маань үзэлцээр даран сүнвсэн байна. Эмгэн энэ үед нойрноос ирэхэд цэнхэр нурал цэлэлцэн мэлтийжсэн бөгөөд хүүгээ усанд живж хөглөө гэж сандарч мэгдсэн тэрбээр их усан дундор сэлэн зүтгэж арай ядан булгийн амыг чулуухаар таглаад амиахалцсан түүхтэй юм гин. Буурал эмгэн бургэлж оргилсан тэр их усны ундрахыг таглаагүй бол хуурай газар гих газар болохгүй байхгүй байх байж л дээ. Хархуу усын дагны хоёр аюулт хар мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжийг хижнээн дуудавч эргэж ирсэнгүй. Тиймээс хүү охин хоёр ээжийнхээ ачийг далаатай зөөрлөж цэнхэрлэн цэлээсэн их нуураа далаа ээж хэмээн нэрлэх болсон домогтой гин. Цайм нэгэн домог байдаг бахнэ. Дараагийнх нь домог нь болохоор сэрхийн нурууны гуа бүсгүй. Говьалтай аймгийн бигэр дэлгэр сумны хооронд орших урт сайхан нурууг сэрхийн нуруу гэдэг. Хантайшрын нурууны урд залгаа бөгөөд энэ нь хангийн нуруу, тавилтай нуруу, сэрх гэсэн 3 хэсэг уснаас бүрддэг байна. Эрт цагт сэрх богд ой модоор
битүү гочигдсан уул ажилд. Тус нутагт амьдран суудаг сэрэх бог тимээх залуу насныхаа ханыг сонгохоор хангаа нутгийг зорж гин. Тэрээр игийн даваагаар давж болоод цармыг гатлаад гуа химийг үзэсгэлэнтэй бүсгийтэй авчирч амьдралаа холбохоор шийдэд байтал хангаан ирчүүд мэдчихэд нэг болцол тулгсан байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл гоо бүсгүйгээ орхих, эсвэл бүсгүйгээ аваад оронд нь нутгийнхаа бүх ой модыг өгөх ёстой байж л дээ. Тиймээс сэрх богд нутгийнхаа ой модыг орхиод сэтгэлд бүсгүй гуагаа сонгож алтай нутагт ирж амьдрах болж. Эндхийн байгальд сүр нэмсэн нэг зул бол домогт бүх ах дүй, хануй, цогт очир нарыг өргөж тавьсан чулуу гэх юм. Сэрх богдын өврөөр нутгалж байсан ах дүү бүхий нэртэй хануун бууз гэж одоож байдаг бөгөөд тэд нутгаасаа явах болоход дурсгал үлдээхээр шийдэж улаан хаалганы амны ханан хадны ёроолд үхрийн чинээ том чулууг авчирч тавиад хонин чинээ чулуугаар эвүүрхэж суйрлуулсан хэмээн яригддаг ийм домог байдаг бахнэ. За үргэлжлүүлэн дараагийнхын түүхийг та бүхэндээ хүргэе. Дараагийнх нь түүх нь Манжин үеийн үзэсгэлэнт Пунцаг. За Хангаан хааны Баян цагаан уулын эхэнд гурвалжин тогтсон налууд холгодын үзүүрт 2 м гаруй өндөртэй элгэн хүрэн өнгөтэй босоо хад байдаг бөгөөд үүнийг тус нутгийнхан Даш Пунцгийн хад гэж нэрлэдэг аж. Манжин засгийн үед Даш химээх залуу нутаг усныхаа хамгийн үзэсгэлэнтэй тооцогдох Пунцаг химээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж л дээ. Гэтэл Даш нь Хиддийн бүүсэнд өөр төлөөсөөр жин тээж хайр газар явахаар болчихж гин. Гэвч түүнийг явсны дараа Пунцаг бүсгүй хүнд өвчин тусч эдгэрэлгүй байсаар байгаад насан эцэс болсон байна. Даш 3 жилийн дараа холын аянаас ирээд хайртай бүсгүйгээ нас барсныг туулаад амар буянтын хідэд шавлан суудаг лам ах дээр очиж гин л дээ. Ингээд лам ах дээр очиж та намайг миний хайртай бүсгийн сүнстэй уулзаж өгч тус болооч хэмээн гуйж гин. Аргагүй ихээр гуугаад исэн тул лам ахын ч гэсэн зөвшөөрсөн байна. Даш лам ахынхаа хэлсэн ёсоор нярд жаргаж холын бараа тасрах үед Баян цагаан уулын эхэнд байх 2 м өндөр хатан дээр яваад очиж гин. Тэр үед Пунцаг бүсгүйч гараад ирсэн байна. Ингээд 2 хос тэрхүү хатан дээр шүнжин ярьж суугаад үүр цайхын алтад бүсгүй алга болж харин Даш 3 хоног хөдөлгөөнгүй дуулцуусаар тэндээ өвд болсон гэдэг. Тэр цагаас хойш уг хадыг Даш Пунцгийн хад гэж нэрлэдэг хэмээн домог байцаа. За дараагийнхын түүхийг хүргэхээс өмнө та бүхэндээ хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн түншээр Авторадиатор сервис. За Авторадиатор сервис 23 жилийн туршлагатай 3 үеийн түүхтэй. За радиатор сервисээр бол одоо туршлагацсан юм газараа дагнан одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Эднийд ховор төрлийн радиатор, олдохгүй байгаа машины радиаторыг өөрсдөө бүр таны машинд зориулан хийж өгдөгөөс гадна за дахиад нэг онцлог байгаа. Юу юм гэхээр одоо 27 цаг болж байна. Мотоциклийн хоббитой, мопедийн хоббитой хүмүүс маань тийм ээ. Мопед ундаг, мотоцикл ундаг. Тэгвэл эднийх бас мотоцикл, мопедийг боломжийн үнээр нь дагалдах хэрэгслүүдийн хамт худалдаадаг. Тэгэхээр та хаанаас очиж үзэх вэ гэхээр 2 салбартай. Нэг нь дарих руу эргээд байгаа бол нэг нь 22-ийн төвчөн дээр салбараа очиод үзээд сонгоод та одоо ус төмрүүлгээ худалдаад аваарэ. Хамтран ажилласан Авторадиатор сервис байлаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаарыг Мартин 8-ны баярыг тохиолдуулан бүсгүйчүүдтэй зориулсан. За уул усны одоо домог мэт яригддаг үзэсгэлэнтэй сайхан дагнсуудын талаар хүргэж байгаа болсон. Тэгээ одоо хүртэл одоо монголчууд маань домогтой одоо бүсгүйчүүдийн нэрийг бол оруулж ярьдаг шүү дээ. Тэр бүсгүйчүүдийн талаар хүргэж байгаа хан. Ингээд дараагийнхаа түүхийг та бүхэндээ хүргэе. За дараагийнх нь түүх нь болохоор Гэдэргийн голын гэрэлгүй охин. Увс аймгийн Малчин сумын нутагт байдаг Гэдэргийн голын хөвөн дээр эрт цагт өвгөн эмгэн хоёр ганц охинтойгоо амьдардаг байж л дээ. Үзэсгэлэнт охиныг нь гэрэлгуа гэдэг байж. Тэгтэл гэрэлгуа охинд тус нутгийн нэгэн хөгшин баян санаархснаар хайртай залууг нь голын усанд өөхэд алчгаж гин. Гэрэлгуа энэ бүхнийг мэдээд голын эрэгт очиод
Гэдэргийн урсдаг гол болоосай гэд уйлаа сууж байтал голын ус шууган шааган буцаад урсаж эхэлж гинэ л дээ. Ингээд урссан гол эргэж учралт гар хүнч гараад ирж гинэ. Хүүхэн залуу хоёр амьд уулзсандаа баярлаад төрс нутгаа орхиж явахаар шийдэж гинэ л дээ. Охин тэндээс явахдаа голдоо сөхрөн гэдэргийн урсдаг гол билээ чи. Гэвч би чамд үлдэж чадашгүй гэж дуулснаар уг голыг тэрүүгээс эхлээд нутгийн ардууд гэдэргийн гол гэж нэрлэх болсон томогтой юм байна. Бас л сонирхолтой томог байгаа шүү тийм ээ. Тэгээ ер нь бол одоо монголчууд уул ус тийм ээ. Одоо бүхэл юмдаа домог хууч мэт яригддаг олон ариун төвхтэй. Тэгэхээр энэ болгоно нь одоо учир жанцтай байдаг байх нэ. Уул усны эзэд хайрхтай эзэдүүд гэж ярьдаг бүгд л одоо амд амьдсан төвхтэй домогтой байдаг бахна. За ингээд дараагийнх нь төвхөнд хүргэе. Шургийн голын танх ихнэр. Эрдүр цагт нэгэн эрх танх ихнэртэй баян ир байж л дээ. Эхнэр нь үцгслэнгоо хэдийж ааш зан гэж араат нь лугайдал амжирхтай авиртай юм гин. Эрх танхын эхнэр нь нэг өдөр голоос ус авах гэж тонгоож агаад амнаасаа илүү хайртай алтан шаргал шүрээ усанд унгаж орхичлээ. Тэгээд нөхөр дээрээ уйлан хайлан очоод миний алтан шаргал шүрийг голын уснаас гаргаж өгөөч гэж гуйсан байна. Нөхөр нь хариуд нь "Гүй, голын ус үертэй байна шүү дээ. Би орхол юм бол үерт нь урсчихна. Би чамд түүнээс чинь илүү сайхан шүр авч өгье" гэж учирлаж өчнөө ихээр гуйсан ч гэсэн эрх танхи ихнэр нь нөгөө шүрээ аавна гэж зүтгээд уйлаад л байж гэнэ. Тиймээс цөхөрч гүйтсэн нөхөр нь гол руу дахиж ороод харамсалтай нэргэж ирсэнгүй. Тэр цагаас хойш уг голыг шургийн гол гэх болсон бөгөөд уг гол нь харуус нураас тархтай бэлчээр хүртэл 70 км урт урсдаг байж. За ингээд дараагийнхын төвхийг хүргэе. Сартагтай сувгийн сайхан охин. Эрт цагт Алтаа нутагт ганц цагаан морьтой Сартагтай хэмээх өвгөн амьдардаг байжээ. Энэ өвгөн нэгэн үзэсгэлэн тохинтой байсан бөгөөд түүнийг алс бэжэнд хатамд гаргасан байна. Охин явахдаа унсан газар угаасан усыг миний суух газарт хүргэж өгөө гэсэн бөгөөд Сартагтай охиныхоо энжинд нь харуус нуурыг бэжэнд иш урсгахаар сууг малтаж эхэлсэн байна. Унсан газар угаасан усыг чинь хазаартай морь шиг халгуулад хамартай тэмээр шиг булгуулад ирлээ гэж охиндоо хэлтэл ус нь эргээд нутаг руугаа орсов гин. За тэгээд үүнээсээ болоод Сартагтай буцаад урсан нь булчин толгой бол эргээд урсан нь эрэг тохоо бол гээд нэг хурц шороо хайснаар шуудуу тагларч булчин эрэг гэсэн нэртэй хоёр толгод бий болсон гэж яригддаг байна. Мөн Сартагтай сувгийн улмөр гэж байдаг бөгөөд эдгээр газар Завхан аймаг болон Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын нутагт байдаг аж. Даахан хайрхны эгч дүүс. Увс аймгийн Зүүн хангаа сумын төвөөс урагшаа 2 км газарт буюу Хан хөхий нурууны төгсгөл хэсэгт Даахан хайрхан нэртэй уул бий. Мөн Завхан аймгийн Баян хайрхан сумын нутагт Баян хайрхан нэртэй уул бий. Увс Завхныг эрт дээр үеэс энэ хоёр уулыг эгчтүү уул хэмээн домоглон ярьсаар ирсэн байна. Энэхүү хоёр уулыг Булнай нурууны 1906 оны газар хөдлөлтөөс болж хоёр салсан гэж үздэг байна. Эрт цагт энэхүү нутагт Лусын дагнадал үзэсгэлэнтэй сайхан хоёр охинтой нэгэн айл байж. Тэднийхтэй хошуу залхан оршдог одоогийн Завхан аймгийн Баян хайрхан сумын нутагт нэгэн хөвшин ноён амьдардаг байж л дээ. Энэ ноён эгчтүү хоёрын багыг нь хүчээр авч суусан байгаа юм. Тиймээс эгчтүү хоёр бие биенээ санаж мөрөөдөн уйлж гашууцаар байгаад хоёр нутагтаа нэг сайхан уул болж тогтсон гэх томогтой бөгөөд тэр нь Даахан хайрхан, Баян хайрхан хоёр юмсан ч. Энэ хоёр уулын донд Цавдан хэмээх нуур бий. Жил бүрийн цагаан сарын шинийн 1-ний өглөө нар мантахаас өмнө Даахан хайрхан, Баян хайрхан уулыг холбосон ихээхэн манан буюу зурвас нуурын дээгүүр үзэгддэг бөгөөд уг манан дотор ногоон дээлтэй хөхмөртэй эмэгтэй хүн явж байгаа юм шиг төрс харагддаг гэж яригддаг байна. Үүнийг нутгийн ардууд дүүн ирж эгчтэй цолгож байгаа юмаа гэж
ярилцсаар ирж. Ер нь хан хөвхийн уулыг савдаг эмэгтэй хүн байдгаа гэсэн томог яриа үүнтэй холбоотой байж болох талтай. Түүнчлэн мөнх хайрхан уулын савдаг эмэгтэй хүн байдаа гэсэн томогтой бөгөөд дээхэн үеийн цуутай үзмэрчүүд мөнх хайрхан ууланд гоё хувцастай зээр тонгор морьтой эмэгтэй хүн явж байдгаа гэж онцлон дурдсан байдаг байна. За дараагийн нэгэн томог нь болохоор Тэнгэрийн хааны 3 охин. Эртдээр үед Тэнгэрийн хаан 3 ихэр охинтой байж гин л дээ. 3 охин хоорондоо тун адилхан гуа зөкслөнтэй гин. Тэнгэрийн хааны 3 охин нь булган голын усанд ирж ордог байж. Нэг өдөр тэднийг усанд орж байтал булган голын бургасан дотор адав хааж явсан адавчин залуу болоод харж гаж гин л дээ. Тэр залуу өдөр болгон тэднийг ярьж харсаар тэдний нэгэнд нь дурлж гаж гин. Дурсан бүсгүйгээ алдахгүй тулд адавчин залуу тэдний нүмергийг нь нуучгаж. 3 охин уснаас гарч ирээд хувцс нь алга болсныг мэдээд ичид зовсондоо 3 сайхан уул болон тогтсон гин. Үүнийг харж зогссон залуу ийм сайхан 3 охиныг уул болгосондоо харамсаад өөрөө үнчин уул болон тогтоод уушиг зүрхээ суглан авч байдаг уул руу чулуудахад тэнд нь уушиг уул, улаан уул, зүрх уул болцгоосон гэдэг. Эдгээр улс нь Ховд аймгийн Булган сумын нутагт бие хэмээн хэрэгждэг байна. Зянудрийн хамгийн сүүлийн түүхийг та бүхэндээ хүргэе. Гүнж нуурын эгэлгүй бүсгүй. Одоогийн Сэлэн аймгийн Алтан булаг сумын нутагт гүнж нуур гэж байдаг бөгөөд эрт цагт уг нуурыг гүн нуур хэмээн нэрлэдэг байж. Тухайн үед уг нуурын хөвөн дээр нутаг усандаа өнгө нэмсэн нэгэн сайхан бүсгүй аав ээжийн хамт амьдардаг байж л дээ. Зан сайтай, үйл өртсөн дуран түүнд нутгийн нэг сайхан залуу хайртай болж бүсгүй ч мөн адил сэтгэл нийлэн ихэд жаргалтай амьдарч байтал. Сошууны засаг ноён бүсгийн сургийг сонсоод нутагт ирж сайх бүсгүйг их нэрээ болгохоор шийдсэн баг юм. Тиймээс бүсгүйг хайртай залуу нь үүр цүрээр оргуулан авч утсан байна. Гэсэн ч засаг ноёны барлагууд 2 осыг барин авч хархуу хугацаагүй зэргийн албанд нь цүлж харин бүсгүйг 9 цагаан тэмээгээр бохитлон авч утсан байна. Тэмээн дээр суусан бүсгүй хайртай залууга санан зай завсаргүй цорхирон байх зураа нэгэнтээ ухаан сийлж тэмээгээ гүн нуурын зүг залсан байна. Тэгээд ноёны барлагуудад гүйцэгдэлгүй таврахсаар нуурын ирэг дээр ирэхэд гүн нуур ганцхан давлгахаар бүсгүйг өөртөө шингээгээд авчиж. Ноёны барлагуудыг дахиж ирэхэд гүн нуур амгалан тайвнаар мэлтийн тойлын уран мандлаа зөөлхөн шилгээж байсан гэдэг. Ингээ балбад ноёны хүсэл бүтлгүйтэж улмаар нутгийг зун олон эгэлгүй сайхан бүсгүйг дурсан гүн нуурыг нь тэртээ цагаас хойш гүнж нуур хэмээн нэрлэдэг болсон хэмээн домогтөг яригддаг байна. За ийхүү домогтөг бол дуусахгүй. Дараагийнхаа 20 дугаар хэсгээр үргэлжлүүлэн та бүхэндээ сайхан бүсгүйчүүдийн тухай домогтөгийг хүргэн. За их сурвалж нь зохиолж сэтгүүлж бай ойд угаан түүхүүдээс та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөлөө. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая. Нэвтрүүлгийн түншээр Авчай театр Сэрвсэлα баярлалаа.